За сөрөг хүчний гишүүний хувьд бол одоо бас засгийн газар зарим зүйлүүд төр олон зүйл төр шүүмжлэлт хандж байгаа. Гэхдээ энэ гадаад харилцаа бас болж байгаа мэг зөв явж байгаа болж байгаа зүйлийг бол бас хэлэхээс өөр арга байхгүй. Сүүлийн жилүүд бол манай энэ гадаад харилцаа бол их сайн явж байгаа гэж ингэж үзэж байгаа. Ялангуяа дайн талаантай хүнд хэцүү байгаа нөхцөлд бол баланс их сайн барьж харилцаа явж байгаа гэж ингэж харж байгаа. Маш олон улстай бол өндөр дээд түвшний айлчлалууд хийгдэж байна, ирж байна, очиж байна. Маш сайн зохион байгуулж байгаа. За нэг хэсэгч бол бид нар бол өндөр түвшний айлчлалууд хичнээн төрний зээл тусламж авч ирвэ гэдгээр дүгнэдэг байсан бол одоо бол дандаа харилцан ашигтай байх, яавал харилцан ашигтай байх уу, хамтын ажиллагаа гэдэг энэ чиглэл рүү бол гүн бат орсон байгаа. Тийм учраас бас энэ чиглэлээр бол одоо сайн ажиллаж байгааг нь хэлэх хэрэгтэй. Хоёрт нэг чухал зүйл бол дипломат дугаар ашиглаж тамхи зөөдөг, янз бүрийн хэрэг төвхт ордог ийм зүйлүүд их байсан. Одоо бол энэ сүүлийн жилдүүд сонсогдохоо байсан. Энэ бол одоо маш чухал зүйл болсон гэж ингэж бодож байгаа. За гуравт бол энэ удаагийн томилгоо бол бараг 100% шугам мэрэгжлийн хүмүүс орж ирж байна гэдэг ер нь бусад одоо зөвхөн их хурлын гишүүд биш. Олон нийт ч гэсэн их сайн хүлээж авч явах шиг байна. Тийм учраас бас их зөв зүйл бол би ч гэсэн одоо миний мэдж байгаагаар бол одоо манай Баттүр сайд байна, Мөнгөчин гэдэг залуу байна, энэ Италид очиж байгаа Булган байна. За Мөнх оргил сайд Ачааргал гэдэг миний мэддэг дандаа л одоо мэрэгжлийн гадаад яамны улсууд байгаа харагдаж байна. За дөрөвт бол одоо бол бид нар нэг зүйлийг цаашдаа ингэж ярьж хэлж явах хэрэгтэй юм шүү. Дандаа л нэг визэс чөлөөлөх гэдэг ийм л зүйл яриад нэг сайн хүн очиж яриад визэс чөлөөлчдөг юм шиг. Одоо манай засгийн газрын зарим гишүүд бол ялангуяа солонгосын визийг зохицуулж जैन, шийдэх जैन, шахаж जैन гэдэг ингэ яриад. Ер нь юу юм бэлээ шүү. Хүн очиж ярихаас илүү бидний өөрснөө дотоодын нэгтгэгдэх хэд болгосноос шалтгааллах юм бэл. Автоматар. Солонгосын бас нэг хүнтэй уулзаад асуужсэн Казахстаныг яагаад визгүй болгоцсон бэ гэд. Нэг хүн ногдох дотоодын нэгтгэгдэх нь 10,000 болсон тэгэл автоматар визгүй болсон. Тийм учраас манай элчин сайд нар ч гэсэн тэр дотроо гадна бүгдээрээ яаж дотоодын нэгтгэгдэх өсөхгүй л гэдгээл ярьж явах хэрэгтэй. Ийм л цаг хугацаа болж байгаа. Тэрнээс одоо ингээд сайн элчин сайд очиод визгүй болгох юм бол тийм бол байхгүй бахаа. За тэгээд одоо бидний анхаарах нэг чухал зүйл бол Эрдэнэ бүрэн гишүүнд 1 минут нэмж өгье. Маш олон газараас ингээд зээл авцсан зээлийн хэрэгжилтүүд бол муу байгаа. Хий баахан хүү төлдөг ийм нөхцөлтэй явж байгаа шүү. Тэгэд энэ очиж байгаа орнуудаас холбоотой санхүүгийн байгууллагуудаас янз бүрийн зээл авцсан дээр тэрний хэрэгжилтийг бол их анхаарч ажиллах хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байна. За 5-д бол бид нар бол одоо хөрөнгө оруулалт байхгүй. Хөрөнгө оруулалт ерөөсөө одоо ингээд эх онд бол энэ Францын ураны юунаас өөр юм байхгүй ингээд явж байгаа. Нэг их олон зээлтэй зээлээ хэрэгжүүлж чаддгүй. Тийм учраас одоо нөгөө бидний дотоодын нэгтгэгдэх өсгөх юм чинь ерөөсөө хөрөнгө оруулалтын дээр л тогтох гэж байгаа. Тэгээ явж байгаа. Одоо бол биднэрт бол гадаад ямар нэгэн улстай засаглалын асуудлаар ч юм уу, шашны асуудлаар ч юм уу болохгүй бүтэхгүй байгаа нэг ч улс байхгүй. Бүгдээрээ бол одоо хөрөнгө оруулалт эдийн засгийн харилцаагаа сайжруулах ийм л шаардлагатай. Ийм үе дээр явж байгаа. 6-ад энэ харилцааг нь бас нэг жоохон гадралдаг улс бол Турк байгаа. За Туркд бол маш сайн хүн томилогдлоо гэж ингэж харж байна. Турк-Монголын харилцаа бол нэг хэсэг бас нэг тэр нэг багш нарын асуудлаас болоод жоохон хурж жагаад буцаад одоо сайжирч байгаа. Сая бол ерөнхийлөгчийн хэмжээний айлчлалууд болсон. Одоо дахиад зөрүүд ирэх байх. Улс төрийн хувьд бол асуудалгүй болж байгаа. Турк бол 2 онцлогтой улс байгаа. Нэгдүгээрт бол Европын холбоонд хэлсэн гэж олон жил бэлдээд бүх стандарт, бүх технологи юм нь бол Европ болсон. Хоёрт бол Турк өөрөө энэ Дунд Азийн ойролт орнуудын, булангийн орнуудын тэр их мөнгө бол Туркээр дамжиж манад орж ирэх тийм боломжтой харагдаж байна. Тийм учраас яг юм хөрөнгө оруулалт санхүү мэддэг энэ чиглэлээр олон жил ажилласан ийм хүнийг одоо цэцэг сайд
яаж болж тавьсныг мэдэхгүй байна. Маш нүдээ бас. За юуны юм нь бол Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөө сулдааны хэлцээрийг одоо Казахстан улсаар сойрхон батлуулах, Казахстаны парламентаар сойрхон батлуулах ажлыг бол хамгийн түрүүнд хийж гүйцэтгэн гэж бодож байна. За хоёрт нь бол мэдээж одоо Төв Азийн 5 улс бол чухал манай одоо гадаад бодлоод за сүүлийн жилүүдэд одоо төрийн тэргүүний хэмжээнд хийсэн ажил байна. За Төв Азийн орнууд хийсэн ажил байна. Тэр орнуудаас манай улс хийсэн ажлууд байна. Тэгээд эднийг бол одоо юунд цааш нь үргэлжлүүлэх тэгээд одоо Төв Азтай ямар бодлоготой Монгол улс цааш нь харилцах вэ гэдэг дээр бол бас юуны гадаад яамнда тэгээд одоо төсөлтөй бол одоо бодлогын төвшөнд бол дэм тус болно гэж бодож байна. За гуравт нь бол одоо иргэд хоорондын харилцаа та бүхэн мэдж байгаа Казахстан улсад Монголын одоо иргэд бол тэнд бол амьдарч ажид төрж сурч байна. За тэгээд одоо тийшээ бол хөдөлгөөн нэлээд нэмэгдсэн сүүлийн жилүүдэд бол нэг 22-оос 25 мянган иргэд бол нааш цаашаа айлчилж байна. Казахстан бол одоо Төв Азтай бол нөлөө бүхий улс орн. За улс орны одоо шибэл эдийн засаг нь бол Казахстаны одоо өсөлт, эдийн засгийн өсөлт. За гадаадын хөрөнгө оруулалт бол маш эрчимтэй хөгжиж байгаа. Одоо одоогийн байдлаар бол 24 оны тоогоор 300 тэрбумын $8 одоо эдийн засгтай улс орн Казахстан. Тэгэхээр бол энэ улсаас одоо гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн сайн татж байна вэ? Ялангуяа одоо шибэл уул уурхай, эрчим хүч тэгээд дээр нь одоо чухал хэрэгцээд энэ металлын чиглэлээр бол маш их ажил хийгдэж байгаа тэр улсад. За дөрөвт нь бол мэдээж энэ бол одоо бизнесийн харилцаан дээр би бол одоо юуны буцаад энэ манай хувийн хвшлигэнд манай бизнесийн байгууллагууд тийм үү хэрхэн туслах талаар бас өөрийнхөө бодол санаа тэгээд одоо санааг бол дэвшүүлж ажиллана гэж бодож байна. Товчхондоо. Баярлалаа.